угтаал, үнэт чулуу, үнэт эдэллийн салбарын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн эрх олгох сургалт. Сайн байцгаана уу? Санхүүгийн зохицуулах хорооны үйл хөдлөх хөрөнгө зуучлал үнэт эдлийн зохицуулалтын газрын хяналт шалгалтын чиглэлийн ахлах мэргэжилтэн Мичтмаа байна. Өнөөдрийн хичээлээр та бүхэнд төлбөр тооцоог үндэсний мөнгөнд тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж, өөрийгөө болон хэрэглэгчдийг болцшгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэх болно. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль. Монгол улсад 2009 онд батлагдсан төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль хичээлийн сэдвийн хүрээнд нэр томьёоны тайлбар, үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээ, хяналт тавих эрх бүхий этгээд хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэсэн 4 агуулгыг судална. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн зорилт нь Монгол улсын нутаг дэвсгэрт бараа, ажил үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Энэ хуулийн хэрэгжилтэнд банкнаас бусад бүх салбарт санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих эрх бүхий байгууллага болдог. Нэр томьёоны тайлбар. Монгол улсын нутаг дэвсгэр гэж эдийн засгийн чөлөөт бүс, Монгол улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын байршлаас бусад Монгол улсын газар нутгийг хэлдэг. Үндэсний мөнгөн тэмдэгт гэж Монгол банкнаас гүйлгэнд гаргасан төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох төгрөгийг хэлнэ. Гадаадын валют гэж улс хоорондын худалдаа, эдийн засаг, санхүүгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж байгаа гадаад орны мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэж, түүгээр төлөгдөх үнэт цаас төлбөрийн бусад хэрэгслийг хэлнэ. Тооцооны нэгж гэж бараа, ажил, үйлчилгээний үнэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханштай уялдан өөрчлөгдөж байхаар илэрхийлсэн үнийн саналыг хэлнэ. Үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээ. Бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4-ийн 4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үн тогтоох, төлбөр тооцоог гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ. Монгол улсын хууль тогтоомжид хураамж, шимтгэл, хариуцлагын хэмжээг тодорхойлохдоо зөвхөн төгрөгөөр илэрхийлнэ. Уг хуулийн 4-ийн 4-т юу гэж заасан байдаг вэ гэхээр банк ус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно. Жишээлбэл, бид банкнд долларын хадгаламж нээж болно. Мөн долларын зээл, юаны зээлч авах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, үүнээс бусад тохиолдолд гадаад валютаар гүйлгээ хийхгүй, илэрхийлэхгүй, тооцооны нэгж ашиглахгүй, зарлан сурталчлахгүй. Бас нэгэн тохиолдол нь Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаар өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих. Банкнд Монгол банкны хянан шалгагч банкнаас бусад хуулийн этгээд иргэнд санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч хяналт тавина. Хуулийн хэрэгжилтэнд Монгол банк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн дагуу хамтарсан хяналт шалгалт хийж болно. Үүн дээр нэг жишээ тайлбарлая. Үнэт эдлийн дэлгүүр бөгжний үнийг $2000 гэж сурталчилгаан дээр байршуулсан гэж үзье. Шалгалтын үеэр тухайн дэлгүүрийн эзэн энэ бөгжөө доллараар зараагүй. Тухайн өдрийн ханшаар Монгол төгрөгт хөрвүүлж худалдсан гэж тайлбарлажээ. Энэ хууль зөрчсөн явдал мөн үү? Энэ тохиолдолд тухайн дэлгүүр валютаар үн тогтоосон, илэрхийлсэн байна гэж үзэх нэ. Жишээ 2. 5 сая төгрөг түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют гээд биччихдэг. Энэ нь мөн адил торгуултай, хууль зөрчиж байгаа хэлбэр юм.
Жишээ 3. Зарлан сурталчлахгүй гэсэн заалтны жишээ. Нэг эмгийг $1000 гэж өөрийн вебсайт дээр сошиал хаягаар зар тавьсан байна. Гэвч яг өөрийн барааны жагсаалт дээр 3 сая төгрөг гэж заасан бөгөөд зөвхөн зар сурталчилгаан дээр л ашигласан гэж тайлбарладаг. Энэ нь мөн адил торгуултай, хууль зөрчиж байгаа хэлбэр юм. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлагатай байдаг талаар ярилцъя. Зөрчлийн тухай хуулийн 11-30 дахь зүйлд заасанчлан банк ус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахаас бусад тохиолдолд бараа ажил үйлчлэгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, эсвэл Монгол банкны албан ёсны зөвшөөрлгүйгээр гадаад валют тооцооны нэгжээр үн тогтоосон, эсвэл төлбөр тооцоо гүйцэтгсэн, эсвэл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө орлогыг хурааж, хувь хүнийг 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн нэмээд хууль зөрчсөн гүйлгийг нь хураана. Тухайлбал $2,000 үнэт эдлэл худалдсан бол $2,000 хураагаад эргэн бол 4 сая, хуулийн этгээд бол 40 сая төгрөгөөр торгоно гэсэн үг юм. Мөн худалдан борлуулаагүй зөвхөн зарлан сурталчилсан бол эргэн 4 сая, хуулийн этгээд бол 40 сая төгрөгөөр торгоно гэсэн заалт байгаа. Мөн өөр ийм нэг заалт байдаг. Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд зөрчлөө арилгах талаар эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлээгүй бол тусгайлан олгосон эрхийг хасаж, хуулийн этгээдийг 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль нь маш өндөр хариуцлагыг дагуулдаг учраас та бүхнийг болцшгүй эрсдлээс урьдчилан сэрэмжлүүлж энэхүү хичээлийг бэлтгэлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа. За ингээд та бүхэнд өнөөдрийн сургалтаар төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд холбогдох мэдээллийг хүргэлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл санхүүгийн зохицуулах хорооны 2626 тэг 4 дугаарын утаснаас лавлах боломжтой. Танд амжилт хүсье. Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдэллийн салбарын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн эрх олгох сургалт.